Улсын их хурлын дарга улсын их хурлын гишүүдээ Монгол улсын засгийн газрын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1-р хэсэг, 23 дугаар зүйлийн 1-р хэсгийн 1-д засгийн газрын гишүүн биеийн эрүүл мэндийн байдал хүндгэн үүсэх бусад шалтгаанаар бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон бол албан тушаалаас чөлөөлж өгөх хүсэлтэй ерөнхий сайдад албан ёс өргөн мэдүүлэхээр ерөнхий сайд энэ тухай Монгол улсын ерөнхийлөгчөд зөвсөлдсөн улсын их хурлд өргөн мэдүүлэхээр тус хуульчилсан байна. Зам тээврийн салбарт үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан зам тээврийн хөгжлийн сайд Жаданбай Бат Эрдэнэ засгийн газрын гишүүн зам тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаа шөлөөлөх төрөгдлөө 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Монгол улсын ерөнхий сайдад албан түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг Монгол улсын ерөнхийлөгчдөө зөвшөлтний үндсэн дээр танилцуулж байна. Асуудлыг хэлсэн шийдвэрлэж өгөхийг хүсье. Баярлалаа. Ерөнхий сайд баярлалаа.